Сайн байцгаана уу оюутнуудаа. За хүрээлэн боорчны судалгаанд зайнаас танаас судалбаа газар зүйн мэдээллийн системийн хэрэглээ хичээлийн 11 дахь удаагийн лаборатори ороход бэлэн боллоо. За өнөөдрийн лабораторийн хичээлээр бүгдээрээ шин чанарын мэдээний тоон анализ буюу энгийн статистик анализийн хэлбэрүүд за мөн attributes table-ийг Excel програм руу хэрхэн хуулах талаар авч үзнэ. За өмнөх хичээл дээр бүгдээрээ shape файлын geodatabase дахь shape файлын шин чанарын мэдээ буюу attribute table-ийн талаар үзсэн байгаа. За жишээ болгоод гол гэсэн attribute table-ийг нээлээ. За жишээлбэл шугамн өгөгдлийн уртыг хэрхэн тооцоолох талаар одоо авч үзье. За тэгэхээр уртаа тооцоолох шинэ багныг бүгдээрээ нэмж өгнө. За нэрийг нь заавал англиар гэлтгүй магадгүй урт гэж өгсөнж болно. За бутархай тоо байх учраас float-ыг сонгоод за окей дарлаа. За editing-гээ хасаагаад тухайн одоо уртыг бодох гэж байгаа багнаа идэвхжүүлээд баруун тавчуу дараад calculate geometry гэсэн хэсгийг сонгосноор энэ length гэж гарч ирнэ. За энэ нь болохоор англиар урт гэсэн үг байна. Тэгэхээр бид нэр уртыг олох тохиргоог сонгоод энд нэгжээ сонгоно. За метрээр сонгоё. За ингэснээр одоо тухайн өгөгдлийн уртыг тооцоолсон. За жишээлбэл энэ салаа энд тодорч харагдаж байгаа салаа голын за урт нь бол 4293 метр ахны гэсэн үг. За мөн бүгдийг идэвхжүүлээд statistics гэдэг хэсэг рүү орох юм бол за зарим төрлийн статистик мэдээллүүдийг бидэнд шууд өгнө. За жишээлбэл нийт 203 ширхэг мөр өгөгдөл байгаа юм байна бидний attribute table. За үүний хамгийн минимум буюу бага утга нь 53 м. За хамгийн их нь 371,457 м ахын. За мөн бүх мөрөндөх өгөгдлүүдийн нийлбэрийг олсон байна. За mean буюу одоо дундаж утгыг олсон байна. За мөн стандарт зөрүүг стандарт хазаалтыг үүнд тодорхойлсон байна. За мөн гэх мэтчлэн за статистик мэдээллүүдийг энэ хэсгээс авах боломжтой байна. За дараа нь одоо талбай шин чанартай мэдээ өгөгдлийг өгөгдлийн за талбай болон периметрийн урт буюу хүрээний уртыг олъё. За тэгэхээр за талбайг нь олохын тулд area гэж нэрлээд double сонгоод за бидэнд энд талбайгаа бодох шинэ баг нь үүслээ. Тэгэхээр мөн адил calculate geometry гэж орно. За талбайн шинжтэй мэдээн дээр автоматар area гэдэг нь сонгогдсон байна тийм үү. За үүнийг бид метр квадратаар сонгох уу, километр квадратаар илэрхийлэх үү
За метр квадратыг сонгоё. За тэгэхээр гээд бүх нууруудын маань талбайг бодсон байна. За мөн статистик мэдээллийг харах юм бол за нийт одоо мөрийн тоо их бага утга дундаж утга болон нийлбэрийн өмнөд тооцоолсон байна. За тэгвэл талбай мэдэн хүрээний урт буюу периметрийг олохын тулд мөн адил нэмж бага нь үүсгэх ёстой. За периметр гэд нэрлэе. За мөн тодорхой тоо байх учраас тодорхой тоогоо сонгож. Дэдингээ хасаагаад за энэ хэсгээс нь периметр хэсгийг сонгоод за метрийг сонгоо. За жишээлбэл ийм 194 м хүрээний урттай байх нь мөн адил статистикийг орж үзэх боломжтой. За ингээд save хийгээд хоёр багнаа хадгалчлаа гэсэн үг. Тэгээд ингээд зогсоо. За эдгээр нь бол одоо шин чанарын мэдээнд хийгдэж болох за энгийн статистик анализын хэлбэрүүд байлаа. За мөн бид нэр attribute table-ээ за хэрхэн Excel програм руу хуулах хоёр арга зам байна. Нэгдүгээрт нь бол за эхнийх нь бол амархан. За attribute table-ийг нээсний дараа switch selection буюу дарснаар одоо бүх attribute table дэх бүх мөр багны мэдээллийг идэвхжүүлнэ. За үүний дараа энэ хэсэгт байгаа саарл хэсэг дээр очиод баруун тавчууд хараад copy select буюу copy хийж авлаа гэсэн үг. За энэний дараа Excel нээгээд за paste хийж өгснөөр attribute table-д байсан одоо бүх мэдээллийг бид нэр Excel дээруулаад авчлаа гэсэн үг. За мөн энээс өөр аргаар гэх юм бол за бүгдийг идэвхжүүлсний дараа меню руугаа ороод export гэж байна. За export руу орсны дараа энд бид нэр хаана хадгалах вэ гэдгээ зааж өгөх ёстой тий. Тэгэхээр өөрсдийнхөө нээсэн файл руу заагаад өгч. За энд нэр нь байна. За эндээс файлын төрлийг dbase table гэдгийг сонгоод save хийнэ. За нэг нөөгээд авч. За ингээд эргээд орох юм бол бид нэр тийм хоёр төрлийн export output гэсэн файл үүссэн байгаа. За үүний dbf гэсэн өргөтгөлтэй файлыг энэ цэгний ард байгаа өргөтгөлийг Excel-ийнх буюу XLS болгоод хадгалахаар за шууд Excel руу хувирж байгааг харж байгаа. За ингээд орох юм бол Excel-ийн
файл болсон байна. Гэхдээ ингэж экспорт хийж авах нэг дутагдaltaй тал нь бол зөвхөн англи үсгүүд орж ирдэг. За монголоор бичсэн одоо мэдээллүүд маань танигддаггүй байгаа. Тэгэхээр магадгүй нөгөө аргаараа буюу бүх attribute table дэх бүх мөр багнуудаа копи хийж авсан. Илүү хэлбэр бөгөөд үсгийн фонд зөрөх асуудал үүсэхгүй илүү хэлбэр үр дүнтэй арга байх нэ гэсэн үг. За энэ хүү одоо тухайн өгөгдлийн attribute table-ийг буюу шин чанарын мэдээллийг үүсгэх нь одоо бүх төрлийн статистик анализ, тоон анализд бол ашиглагддаг ач холбогдолтой зүйл байгаа. За тэгэхээр та бүхэн гэрийн даалгавартаа өгөгдлүүдийнхаа attribute table-ийг үүсгээд за мөн өнөөдрийн лаборатори хичээлээр үзсэн анализийн хэлбэрүүдээс туршаад үзээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.